Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За, нэлээд хэд өдөр уулзалтаагүй манусыга жаахан сансан биз дээ. Яасан бэ? Гайгүй юу аа? Аимшигын киног шагалтаад барьж ижих гэдээсэн болохоор чин Таиландын Тавиви. За энэ зүйлээд найруулагч найруулсан Үхлийн эсгэрээ буюу Dead Whisperer киноны үргэлжлэл 2 дугаар ангийг яриад өгье. Дэндүү зөв өнгөнө шээ. Дэндүү аа. Дардаг юм уу тэгээ дараад хараа. Окей. Анараа хон янз бүрийн чимээ гарч магадгүй шүү. Хаяа нэг. Яг тэгэхээр чин зав дээр нь хоёулаа хот болсон шүү дээ. Гөлгнүүд. Хөөрхөө. Жижиг. За, кинонд орцгоё. Мэдлэгийн спонсороор олон улсын спорт бооцооны сайт Melbet ажиллаж байна. Та бүртгүүлж байх явцдаа промо код оруулах хэсэгт Яадын Mel гэж бичээл болоо. Анхны депозит дээр чинь ерөөсөө шууд 30% нэмэгдээд ороод ирнэ гэж мэд. Бүх мөнгөө тавьж алдвал харин зайлаарай хөө. Мэдв. Таиландын шигүү дунд эд дайн дундаа өрнөж байхад харлайсан шүттэй бацаанууд бэдчиж яваад дайсны талын сумаар амруугаа алгадуулаад тесэрч тасархан тасраад үхэл хагцлын ирмэг дээр гевтэж байсан чинь сайран малгайтай гөлгнүүдэд яг баригдахын даваан дээр дух цэцэг гараад ирлээ. Цайлуул та тийрэн болчих. Ням гоё амттай хоол байна гэл үхтлээ хөхрөөл юугүй идэх гэж байсан. Сайран малгайд алах гээд өлийж байна. Чи үхэхгүй. Надад үлжсэн. Гэвэл би чам туслая. Гэснэ хэлээ тас хазаад мань залууд зайлгуулд юм байна. Нэгэсэндээ одоо Франц үнсэлт хийгээд байгаа юм уу та. Нэг тийм тэрэн маягийн. Тэгсэн юугүй нөгөө сайрангууд хоорондоо буудалцаад эхэллээ шүү. Жат гарцсан бүр аа. Хөлмөл бадарха болохоор нь болсон чинь хүүхэн өөдөөс хайрын харцаар инээсэн хүлээж байдаг юм байна. За. 1975 онд хаан чимдээ хаалга цөм шагаал ороод ирсэн чинь нэг веста гараас ижээ сууж байх юм. Эксорсизмуудыг биеэс нь хөө зайлуулдаг ажил хийд юм уу да энэ хоёр. Чиний охин дүүгчний эдсэн сүнстэй уулзахаас өмнө чи нөгөө ертөнц рүү зайлаад өгчих баха. 3 удаа дараалал жунгаад 1 удаа хийхэрвэл үхнэ. Гэл шарын валтаад байгаа бол та. Жаахан уур хөрсөн ч үзэлцгээс өөр яахав. Αχуу шатнуудыг нь 18 хадаасаар хадаж байх хооронд гараа ариун усаар норгосон манер баруун шанаа тушаа даралтаа зохиод унгааж байгаа юм. Балиар вста чин шууд акробат гэж босчмосоо аа. Сэлэмчээ бич маа гэл дайрашаагаад сэлэмдэг тэрэн байж байгаа да. Таанч манерийн ариун устай гарыг арай бардаггүй. Чадгаараа бузар амаараа хорон үгсийг чулууж жагаад навсайтал хэд хоцуулаад ядарчдгээ. Ош! Будуна! Таиланд тэрэнгүүд манай Монголынхоос арай жуулаа. Дүүг налсан тэрэн хаанагааг асуусан чинь баруун салганд амьдэрдэг штэ гэж хэлдлээ л доошоорлоо энэ маань. Дэлдэгцэн болохоор муу тэрэн махан биенээс нь огиулж гараад урдах төмпөнтэй загас руу шингээд орсон юм шиг байгаа юм. Зайлуул галан дөргүүлээ дуусах шивд. За яах. Манай охин дүүг авсан шимэгч рүү явах юм уу яах. Гэт ах хүүтэй нийлж төлөвлөгөө боловсруулж эхэлдэг юм. Даан жойрын үед үзэгдэж харагдаагүй нөгөө тэрэн бас л тэрэнгүүдийн мафийн толгойлогч юм уу? Эвгүй гаруудтай холбоо сүлбэтэй болж таарна. Энэ лугрыг олчулж цаашаа хөврөд явчихна да. Бага газарт нь очил бараг л тэрэнгийн аримтай үзэлцэн л гэсэн үгтэй. Гэл мармар хийн. Балиар сэжгийн арлаас юмнууд шинээр төрсөн хүүхэд идэж мэддэг юм байна. Хүүхдийн биеийн эсгүүд олдсон хэсэгт очивол тэр яриад байгаа эмэгтэй тэрэнг олж явах болтой. Дүүн тэрэнтсэн болохоор гэрийнхнийг нь олж ирээд алхан дамжиггүй. Тийм болохоор ёстой захаа эрэгтэл явхаас өөр аргагүй. Та явахгүй би ганцаараа чамаагүй явж тулдана гэл. Ахууч одоо алдах юм байхгүй. Муу гарын ганц шаваа ганцаараа нь явуулдаг шүү дээ. Өгөр толгой хамт явахаар л бол. Их чин добрый царайтай харваас IT инженер залуутай сүү тавьж байхад чинь атман царайлчаад орж ирснэ. Их чамдаа бол би чамд баас чи хэдүүлэн шүт урсах маань. Үүр тайлж чадна биз.
Гэл хоёр талын буурайнуу сууж байхад орж ирснээ олон юм яншиж байснаа пив садалж мондлаа. Өөр нэг сансрын баарны стилтэй гарав шүү дээ. 3 жил таньжирчээд гэр бүлээрээ дугуй ширээ тойроод ганц цол идчих гэсэн биш. Эйсаунд тэмүүл шиг царайтай эцэг нь сүнс сүдэр хөөж тавихаар хүүхэн хөөж мөгөөж. Ухааны юм бурангуй айлдж байхад тоожгож байхгүй. Угаасаа бузар тэрийг олж авч устгах зорилго дээр нам гатсан байлаа. Тэр аймаар хүчрэхэг болцсон тэрэн ямар учир тавиа гэвэл гэр бүлийнх нь нэг гишүүн байж. Галын заяа зайлаад удсан амтэн ганц тамхи татчих чадахгүй байжсэн чинь дүүнэр нэрэл хөөрхөлтэй тэрэн дүүгээ барьж авч устгах тал дээр санс нийлж байна гэдэг юм. Эйсаунд тэмүүлэн орой болохоор хамаг цонх хаалгаа цоожилж яваал бууныхаа дэргэд зөөрмгөлж чадахгүй шөнийг өнгөрөөд юм байж. Хэдэн дүүнэр нь бас тэрэн дүүгээ хязээ ээж тасчихвол гээд бөөн айдас хүйдэс. За тэгээд ямби машин тэргээ чеклж аваад ганц американо хөтөрч амжилгүй сахалт руу ирснэ. Хайжууд энийг чи хамт олж авч устгая гэдгийг бай. Ашгүй ямби шар машина хаяад ахын төмөр хүлгэн сууж аваад эвгүй эд баачка нартай тэрэнгийн ирэлд гарлаа да. Тэгсэн харваас голио шиг царайтай баачка дүүг нь ацаа ээжөө тэрэн болчт юм бэ. Ухааны юм ярьж маазарч байгаа золтой хоолоогоо болгоцсонгүй. Гэлдэрч уулын бэлдэрээд уулын эзэн савдгаас тэрэн хайж жаахан саваагүй идэх байх шүү гэд уучлалгүй зөвшөөрөл авдаг юм. Тэгсэн зөвшөөрөл авсан хэсгийнхэн чулуу газар цорогдоод байт юм байх шүү. Хэвгүйч болох юм да. Бодон татсан ойн дундуур хаан ч гэж хайгаад яваа юм. Өөрхий өнөө тэрэн чинь нөгөө зэвүүн бацааны ээжийг нь идчихсэн гэдгийг мэдж авт юм да. Тэгсэн юун ойн дунд байх мантай өнөө хүн аймаар ороосон чинь нэг тосхонд ирцэн хамаг байр байшиг нь галд шатаалгаас нэх ёрын хөхрлөө энийг шааж ut юм да. Мөрөөл газраа хайгаад байна да. Ирчүүл болсон ойн хутга буу мууга нэгэндээ гайхуулсан шиг тавшиж явтал энэ тэндгүй шовуу жингэлдээл. Тэгсэн гинт нэг могоо гараад ирлээ шүү. Хинийх нь хөлийг өгтөл нь хөх вэ байц. Гэл явж байх чинь. Энэ уулын савдаг бидэнд ирж цаашаа явж болохгүй гэж анхааруулж байна гэж хэлж амжааг байхад ямби царайд явж очоод бэлээхэн өөрийгөө тавьж өгөөд хаацуулдаг. Өөрхийг тэнд нь үлдээгээд цаашаа салж явахгүй бол таад бүтэхгүй байд хэвээр. Мөрөмөрөө хөөж үзээгээд байх чинь. Олон юм онголцоор байгаа тэсгээ байгаад хэд зохиж аваад дахиад төвгийн минь үхлээр дайжгнах юм бол чамайг алчин шүү гэд өөшиг зүрхээс авсайлгад юм байна. Тавхаага ирэхлалахад ирсэн энэ тэндээс баахан тэрэн авгаанаар инээлдээл эхэлдэг. Тэгсэн яг ардхан талд нь боомлсон хүүхэн унжаад ороод ирлээ шүү. Гайхаад харахаар байхгүй болчих юм. Тэмүүлэн заншил ёсороо бууныхаа дэргэд ганц юм шангаа зэвхээр сууж байгаад нам шаачиж. Гаднаа салхисвэл зайл эвгүй оргиж байхад нөгөө өрөөнд эгчин дүүгийнхээ нойтгонсон үсийг арьдсан чинь туг ус тасарч унаад ирдэг юм. Дүүгийнх нь биеинд тэрэн шингэцсэн юу ч гэдэг бай. Амандаа бовтнаад эхлэх. Чи надаас зогтож чадна гэж бодоё. Гэл амаа ухаж анх тараагаас алгаад гаргаад ирдэг шатсан. Өрөөнөөс гарах гэсэн чин өөдөөсөн сексисэн тэрэн дайрчрээд хоолойг нь боочдөг. Яхүрэ хилээ азчхаас намгаалаад аманд нь гараа хийгээд арай гэж нэг юм эксорцизмээс салгалаа. Үдэнгөрөөл яг цэнхэртэд эхэлж байхад хийцгүрээд нагаар татлаа тамхи татцааж байсан чинь бузар тэрэн балиар инээдэрээ инээгээд эхэлт юм байна. За энэ ч одоо гэл гайхсан чинь нөгөө хүчлээ гэж бодсон Смигол чинь туслаарай хүн байна уу гэж гараад ирдэг. Гайхад харсан чинь нүүр аман санжцсан харваас тэрэнтсэн моцодоор дүүлж үсэрч үсрээлээ. Нөгөө олон юм донгосод байсан гар чинь модноосоо буугаа тэнхтэд байсан чинь нүдэнд нь элдэв газар харагдаж үзэгдээд галзуурдгийн даван дээр нөгөө эдийнхээ зогсоо газар руу учир зүггүй шүршээд нэгийгээ онцдог юм. Тэгсэн нөгөөгч нь алга болчлоо шүү. Гайхаад байжсэн чинь мөрөн дээр нь гараа суудсан өөрийнх нь буугаар эрүүрөө ониилгоод эргүү тархийг нь хорбын дотор зад үсрэглээ. Тэгсээр нь хөгшин луугар хэдүүлээ давс толойдоол гэж байна. Юун давс толох вэ? Гэсэн чинь мууёрын сүнснээс хамгаалдаг байхгүй даа л гэж байна. За одоо тийм юм бол долоохоос яхав. Хааван давсч. Явж хайж болох уу? Гээл тэглээ. Тэгээд яг явдгийн даван дээр буудулсан буряд бадарч чинь бас тэрнтсэн илэрээд байхаар нь ганц хажууд унгачлаа. Буу барьсан толгойгүй амьсгаа чин хүртэл ардаас алгацсан шааж байдаг шүү. Мэдэрлэр зэгаадад байх юм. Хэдүүлээ зүгээр гүүх.
Гэд гүйж байсан чинь манан бодон дундуур 4-5 пистанаар үзэгтэй л байна. Яста ухаан жолоогүй шаагаал байлаа. Тэгс нөгөө бацаан чи ямар ч өнхөөгүй юм. Төөрч юмаа хөрхий. Тэгсэн тэндээс бусдынх нь хоолой дуграал яста 408 завгсруу марафон гүйлгээл тамийн цайж өгдөг. Яг учраа олдсон гүйж байсан чинь нэг писта хөлнөөс нь оппа гэлтэйгээд шат юм да. Санжгар нүүрт бас болчихгүй байн гарч ирээд хурдан гэртээ харихгүй бол гэрийнхнийг чаасан шүү гэд бас сүрдүүлчихээ. Дуны артаал шүүэ босоод сажилж явсан өөдөөс нь халтар царайт мэлийгээ зогсож байдаг. Бурхан минь. Авраараа туслаараа гэд гуугаад тусыг солоод бие тас хаваалгалаа өрх. Тэрэн ээлжид биендээ шингээд зогтож яваа гурвын зүг ирснэ шууд нэх тархан бар болж хөвөрч үзүүлдэг юм байна. Зайлаа. Энэ киноос үе инээ төрөх гэдэг шүү. Заяастай хөсөж ирсэн тамийн хаалгах шиг газар ирдэг юм байна. Улаан эрэгтэл явцгаасан болохоор өмгүй яваад орсон чинь энд тэндгүүд сулсан ялга болцсон. Босоо эрэгтэн маягийн хүүхэлдээнүүдээр жатга хийгээд тавьсан байдаг юм байна. Өвгөн ах цааж хийжгүй юурч яваа юм. Усан дотроос өвгөө оруулаа хоёр жил мацыг барьсан юм шиг л тураалдаа орсон юм гарч ирээл өөдөөс нь алхаал. Буудаад нэмэр алга. Нэг зэрвгээ алсаас улаан хоолой тас бадсаар байгаа ухаалд уучлаа. Хэдэн тэрнг өөрийн шивгчнээ болгоцсон. Чанга ирээ. Бүр анх тэрнгийн хил идээ сэргдэг банд чинь бүр өвгөн болоод удгаараа эсмиг л болцсон байж. Нөгөө хэлээ өгдөг чинь эдний дүүгээд байсан удам эмэгтэй байсан байна. Энэ өвгнийг өөрийнхөө хоолнд гүйлгдэг болгоцсон юм байна л да. Хэлийн залгицсан болохоор олон хүнийг алхаас залхаад арай нэг инэрэнгүүд хэр шаацсан. Нөгөө бузар хүүхэн тэрэнгээс нөгдөж ууланд амьдэрдэг гинэ. Цаач ирээд миний хотоодноос хилээ авчих юм бол олон хүчрэхэг болоод хосоо хүмүүсийг алах болно. Энэ шившлэгтэй бугуйч намайг тэрнээс нуудаг юм. Гэж хэлж амжаагүй байхад нь сахалт Карл гарын таста ичлээ. Хилээ буцаагаад авчих юм бол миний гэр бүлийн гишүүдийг идэхэ болно гэж надад амласан. Гişаат юм байна сахалт. Өдөө хүртэл хэдэн зуун удаа амиа орлох гэж үзлээ. Одоо ашгүй нэг өгөх нь үлдсэн асуудлыг чи зохицуулаарай царайлга гэж шүү Буцаад тэр чинь хаа сайгүй сэжгээ хоолоогоо дуургаад бүгдийг сөхрүүлчээд Смиголын ам руу мотроо чихээд хилээ амандаа ээжлээ шүү. Ёста сайхан хэлмэлээ авцсан чинь гээд илгээ хөштөл сайхан инег давлаа. Тэр амлалтаа мартаарай гэж сахалт Карлын хүзүүг хэрчшлээ. Ариун буугаараа буудаад үхэж харагдаач. Аманда мааму наашрайлаа. Алчэнк мэдэрлэр нам сэgadад буугаар нь өөрийг нь буудуулчлаа. За одоо таны гэрийнхнээс хэнийг нь цаашаа харуулах вэ? Бүгдийг идчихв яах вэ? Гэд тонлоод өглөө. Хурмын бэлтгэл эд үргэлжлээл. Хүүе, манай буруу ирдэг байгаа да. Тэр гэж мэдсэн. Дүрмийн дагуу цахилгааны мас явагдаал тог тасшаалаа. Хан тур гаграа сексхрүстэй дайрима үе үзэгдээл авгахаараас явгсан хаалгас авагдаж тухын дундуур нам шаагаал. Өлгсөн зөрөгнөд унаал галз үрдгийн даван дээр ашгүй нэг Нямбатар тог өглөө. Өшөглөд гарч чаддгүй мó. Гурван сумар буудаж байж хаалга нэгээл гарах гэсэн бүгдийнх нь толгой манараал мансуураал самуураал солиорол гуйвал дайвал унаал явчихлаа. Унтчих болохгүй шүү. Гэл хазж үзлээ. Дуулж үзлээ. Хатгаж үзлээ. Чаас хамгийн жаахан тэсэлг унтлаа. Ээжийнхэн дүр төвлөсөн тийрэн хүүхдийн дагуулад явчихд юм байна. Өгнөө ээж нь газар стил хөвтөд байгаа юм. Өргөний биед тийрэн шигсэн гал хамгаалагчаар хадам аав ах махыга хайр найргуу тагстаад эхэллээ бацаа чинь. Ээж хүү охиноо хайгаал охин хаан байна адар гэсэн чинь тийрэн авгаа гинт гарч ирснэ сэйгадад эхэлсэн дэхөө. Баларсан. Хөргөн бацаа мо ахыга хайчаар сийчж байдаг шивэр. Яг асуултын даван дээр шавар бурхнаар зохиж хаяад ам гардаг юм байна. Бурхан буддаа минь бидэнд тослоо гэж хуцч байлээ. Өөрхөн охин ээжигээ гэж бодоод дагаал яваад байдаг. Нэг харсан чи харлаасаа арьстаа тийрэнд хөтлүүлцээ шааж өгдөг байгаа. Игчхүү бас бүдчихэл ээж мэдөө гэл өөдөөс нь айгаад орилсон чинь амруу гараа ич юм аа. Пүү шарвг амтагдаад гар мараа угаад юм хүмүүс ээжиг чинь. Энийг шүхэр вэ штэ. Маши гэд ухагдсан хэсэг рүү хийж өгнө штэ. Сайхан. Залив юу ч гэсэн зугатаад гүйчээл да гэсэн чинь гэнтхэн сүнс таралтвал энэ чихэрнээс идээрэ цаа хиндүү гэд өгсөн чихрийг санаад өмгөхээд авлаа.
Тэгсэн хажууд хаалгонгоогоод ээж гарч ирснэ. Улаан нүдэлчээд нуугдж тоглох уу гэд ардаас алхаа шахаад өгдөг шүү бүр. Бүү зэгт бодсор тэрэн нуугдж тоглож мэддгүм хаашийн нэг дан хунгаад яг баригдах чинь. Заашгүй өнөөх чи явлаа гэсэн нөгөө эмгэн чинь ард нь өхөрцөн сууж байдаг шүү дээ. Унаал дэш харсан ээж нь байдгаар авцаац яг одоо чамайг алчи гэсэн ашгүй ахнаар нь гарч ирээд чүүгээ хамгаалах гэсэн чинь эвэр мэвэр зоо чаяад яг гадас цоо хатах гэж байсан чинь ахгүй гарч ирээд авардаг юм байна. Зэнж рүүгээ бууд чаад гэвч байсан чинь өвгөө ах гарч ирээд аварсан байд юм. Тарин шивсэн чулуу ээжийнхээ дух руу шаа чаяад ашгүйнийг тийрэнгээс нь салгаад авлаа. Тэр бүдлэг үдүүн юугаа чигээд алхаад байгаа мэлэрсэн байжсэн чинь тэрэн болцсон дүүн хүн төрхөөрөө үзэгдээд за яста надад туслаарай гэж шүү. Над би ягч хэтэргээд бүр яг тийлтэрч байхад тэслэгүү тасардгийн даван дээр дүүн амруу нь гараа хийснэ ах тарагийн суулчдаг. Яста сайхан шүчүү гэд идчи байз гэсэн чинь хамгаалтын бугуйч гартаа зүүсэн ах нь гарч ирээл гартаа зүүсэн бугуйчаа тайлж яад цонхоор шидэгдэх гэж байсан дүүгээ амжиж барайл авдаг. Өөрхий ахгүй тэнд өрөөнөөхтэй үзэлцсэн яг өөрөөр нь буудуулах гэж байхад нь ардаас нь сэм худгалчих гэж чадлагүй гүзэрэгүү бүлүүлчихэд бас мөчөөг өгөхгүй хэрэлдэж шаадаг юм а. Чи яах юм? Чи яах юм бэ? Чи яах юм бэ? Чи гэд хэрэлдэж байхдаа бузар авгаа урт хилээгээ оцолцуулахад нь сэлмээрээ тас завчаад хэнч биш хэрээний хоол болчихсон зодоод богшмол хар тэринг бөөндөө амжиж байгаад тамийн тоогоор нь амжилттай хэлгэлээтэй. Ингиж нэг юм бүх зүйлийн ард гараад бөөндөө мө ихч минь дүү минь гэл уйлтаал. Сүнсний ангууч ахийнхаа нүдэнд үзэгдээл. За яах. Дууслаа ингээд. Гэл конец фильма. Ой. Чи лайк даралгүй гарах гэж байгаа юм биш үү? Би чамайг ажиглаа л байгаа шүү. Дээрээс хойшаа. Үнэгүй юм үзэж баянсан бол талархаас орчвол цаашдаа амьдрал чинь л хэрэгтэй шүү нөхөөрэй. Бисэл гэрчээ очиод хар зогсож байгаад хүчээр даруулах ёстой юм уу? Үгүй гэж найдаж шүү саванд.